Гэмт хэргийн үүр Чикаго. Карибын хямралын дараахан Америкт зард гарсан мафийн толгойлогч Сэм Жанкас Чикаго хотод өөрийнхөө байшингийн хонгилд алагдсан байв. Гангстеруудын дуртай зэвсэг болох 22-ын калибрын гар буугаар түүнийг бууджээ. Жанкогийн байшинг өдөр шөнөгүй манаж хөдөлгөөн бүрийг нь ажиглаж байдаг. Холбооны тагнан мөрдөх товчооны туршуулууд түүнийг алагдах өдөр ягаад ч юм ажлын байраа орхин явсан байв. Жанканыг алж хороосон хэрэг явдал бол судлаачдын таах гэж оролдож буй Америкийн шинэ үеийн түүхийн олон ансганы зөвхөн нэг нь юм. Тэдгээр судлаачдын нэг бол зохиолч түүхч Билл Хейлмер. Билл бит хоёр Чикагод танилцсан юм. Билл Хейлмер бүр Остин хотын их сургуулийн түүхийн салбарын оюутан байхаасаа гангстеруудын түүх судалж эхэлжээ. Дараа нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчдөнд дэргэдэх гэмт хэрэгтэй тэмцэх тусгай ороонд шинжээчээр ажиллаж байв. Тэгэхдээ тийм ороод нь ямар ч ашиг авчрахгүй цэвэр хүнд суртлын байгууллагууд гэдэгт итгэсэн байна. Иймээс Вашингтоноос Чикагод шилжин ирж Чикагогийн мафийн тухай ном мөн сэтгүүл зориулж өгүүл бичдэг болжээ. Тийм ажил эрхлэх нь аюултай биш үү гэсэн асуултанд Билл хариулахдаа орчин үеийн гангстеруудын тухай бичих биш, харин аль эрт өнгөрсөн үеийн хэрэг явдлыг эрхлэхийг ортол болгодог гэжээ. Хейлмерийн ярьсанчлан ерөнхийлөгч Кеннеди Америкийн гангстеруудаар дамжуулан Кубын ялт этгээдүүдийн тусламжтайгаар Кастрог зайлуулахын тулд тэдэнтэй ойртох гарц зэрэл хийлж байжээ. Кеннеди Жанкануудаа маш ойр дотн байсан байна. Тэрч байтугай Америкийн ерөнхийлөгч Жанкано хоёр дундаа амраг бүсгүйтэй байсан гэдэг. Карибын хямрал төгсгөл боломгдсон өөрийн засгийн газрын төлөвлөгөөг хэтэрхий сайн мэдэж байсан болохоор аюултай хүн болж тааржээ. Энэ үед улсыг аюулаас хамгаалахаар Кубын мафийнхны хэлхээ холбоог мөрдөж байсан гэж Хейлмер нотолж байна. Зөвлөлтийн тагнуулын албад Жанканогийн төлөө холбооны тагнан мөрдөх товчооны туршуулуудтай хамтран ажиглалт явуулж байсан байж болох юм. Архины хууль ба Томпсоны автомат. Америкт зохион байгуулалттай гэмт хэрэг дэлхийн 1-р дайны дараахан эхлэв. Архины хууль гармагц жижиг гэмт хэрэгтнүүд 2 жилийн дотор спирт нууцаар дамлан хөлжиж хүчрхэг эрүүгийн бүлэглүүд байгууллаа. 2 жилийн дараа бүтлэргийн байгууллагууд архи дарс борлуулах зах зээлийн болон нөлөөлөх хүрээний төлөө бие биендээ дайн зарлав. Америкийн хамгийн баян хотын нэг Чикаго, Америкийн нэгдсэн улсын хөдөө аж ахуйн нэм баян бүсийн цагт дээд нуурын иргэдэх төмрийн хөдрийн орд газруудаас Иллинойс, Индиана муж улсуудын нүүрсний сав газрууд хүртэлх замын дунд оршино. Чикагод оршин суудаг үндэстний бүлэглэлүүд өөр хоорондоо холилдохгүй юм. Харин гэмт этгээдүүдийн бүлэглэлүүд болохоор үндэстний шинж тэмдгээр голдуу нэгдэг байжээ. Энэ нь тус хот гэмт хэргийн нийслэлт болоход тийм болсон аж. Мафийн хэрэг явдал бол Томпсоны автоматын түүхтэй салшгүй холбоотой. Уг автоматыг дайны шударгаар олж авч батлан хамгаалах яамны хөрсөнд булшилсан байна. Аль Капоне автомат зэвсэг байдаг тухай анх түрүү мэдсэний дунд олон талаар Чикагогийн хаан болж тэр зэвсгийг авч чаджээ. Цагдаагийн газрын зэвсэглэлд автомат гарч ирснээр Аль Капонегийн дээрэмчдтэй өрсөлдөгчд нэгэнт үгүй болжээ. Гангстеруудын хаан албан татварт баригдсан нь 20-д оны эцсээр Аль Капоне Чикаго хотын бүрэн эрхтэй жинхэнэ эзэн болов. Хотын даргаыг сонгох шин сонгуул явуулахыг цаг төхөөд ирэхээр харгислаас айсан хүмүүс мафийнхны томилох хүний төлөө санал өгөх учраас сонгуул сайн дурын хэрэг биш гэсэн мэдэгдэл янз бүрийн намууд хийж эхэлжээ. Аль Капоне хариуд нь мэдэгдэхдээ манайхан сонгуулийн хэсгийг бичлэн хамгаалж сонгогчдыг яасан ч нухчин даруулахгүй гэсэн байна. Тиймээс гангстерийн дайн эхэлсний дараа 1928 онд анх удаа Чикагод хотын даргаыг сонгох чөлөөт сонгуул болжээ. Хотын шин даргад Аль Капоне байн гоцтож Чикаго дахь жижиг гэмтэргийн давлгааг ямар ч арга хэрэгслээр олов дарахыг шаарддаг байв. Энэ нь гангстеруудын бүх бүлэглэлийг нэгтгэх гэсэн төлөвлөгөөний нэг хэсэг байлаа. Капоне төрийн цагдаагийн гараар ажиллахдаа нэгд өөрийн хүмүүсийг хүнд байдалд оруулж байгаагүй. Хоёрт эрүүгийн хүч чадваргүй байгууллагууд түүнийг гуйж очиход хүргэж байжээ. Аль Капоне маш болгоомжтой байдаг. Өөрийн эсрэг ямар ч баримт нотлохоо үлдээж байгаагүй хэдий ч эцсийн бүлэгт түүнийг албан татвар төлөөгүй учраас баривчилсан байна.
Санхүүгийн байгууллагын ажилтнууд хоршоо дэлгүүрээр явж гэрийн хуучин тавилгын дэлгүүрийн даруухан эзэн хичнээн мөнгө өрн таран хийдгийг тодруулжээ. Дараа нь хэдийгээр хэмжээний мөнгийг албан татвараас нууж байсныг тооцоолж гаргасан байна. Тиймэрхүү гэмтгэрэг Америкт ноцтойгийн цаагуур ноцтой гин. Эмэгтэйчүүдийн сэтгэлийг эзэмдэгч Диллинжерийн сүүлчийн нэг алдаа. Америкийн нийгэм мафтай орчин үеийн автомат технологийн тусламжтайгаар төдийгүй шинэ хууль тогтоомжийн хүчээр тэмцдэг болов. Түүний нэг хэлбэр бол гангстеруудын бүлгийн толгойлогчдыг илчлэх мөрдөн байцаалтанд тусламж үзүүлсэн гişүүдээ. Бүрэн буюу хэсэгчлэн өршөөл үзүүлэх явдал юм. Робин Гуд маягийн зан авиртай эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч сайхан залуу Джон Диллинжер тохиолдсон явдлыг жишээлэн хэлж болно. Хүмүүс банкны баян эцэд дургүй байсан их залхаан цэрлүүлтийн үеэр Диллинжер банкуудыг тон дээрэмдэж мөнгөний үлэмжсгийг өглөгийн хэлбэрээр хүмүүст тарааж өгдөг байжээ. Диллинжер шоронд ороод тэндээс оргохдоо гарбууны модон загвар ашиглан шоронгийн 16 харгалзагчийг нэгэн өрөөнд тууж оруулсан байна. Бооны тэр загвар нь мафийнхнаас тусламж авдаг Чикагогийн улс төрчдийн ахвалдан авсан шоронгийн 2 харгалзагчаар дамжин Диллинжерийн гарт оржээ. Улс төрчид өмгөөлөгчд өмгөөлөгч, дээрэмчдэд мөнгө өгч тэд харгалзагч нарыг ахвалдан авсан байна. Харин харгалзагч нар өөрсдийг нь Диллинжер буудаж алахгүй гэж эмээн жинхэнэ буу өгч зүрхлээгүй аж. Диллинжер шоронгийн хашаан дотор гарч ирснээ өөрт нь зориулан тусгаалan бэлтгэсэн машинд сууж тугалны тухай дуу аялан цагдаагийн харуулын хажуугаар хэнэгч үгүй өнгөрч авсан байна. Джон Диллинжерийн энэ орголт хууль тогтоогчдыг эрүүгийн шинэ хэм хэмжээ тогтооход яах аргагүй хүргэжээ. Тэгээд удалгүй Чикагогийн цууд орсон дээрэмчин төмөр торны цаана дахин орсон байна. Түүнийг Польшоос Америкийн нэгдсэн улсад нууцаар цагаачлан очсон янхан барьж өгчээ. Үүний төлөө тэр эмэгтэйд цагаачтыг өөрийн хариат болгох газраас Америкийн паспорт олгож цагдаагийн газар мөнгө олдог арга башрыг нь ойшоохооч болсон байна. Чикаго хуучин Чикаго биш болжээ. Чикагогийн хуучин мафийнхнаас зөвхөн гангстеруудын музей тэдний дайчин алдрын газруудаар хийх аялал үлджээ. Тайлбарлагчид нь 20-аад оны үеийн мафийн шиг хувцаслаж автоматар буудаж, бэлэг дурсгалын оронд янжуур, түлхүүрийн осор, гарбуу, мафийнхны гэрэл зураг, зөвхөн гангстеруудад зориулсан зогсоол маягийн хуудас тарааж өгдөг байна. Аль Капоneгийн урд өмнө амьдарч байсан Чикагогийн захад хаягдсан 6 давхар том байшингийн дотор талыг Эрдэнэ сайгчдын хүчин чармаалтаар эвджээ. Гэмтэргийн үүр Чикаго хотын хаан асар их хэмжээний мөнгө нуусан бөгөөд түүнийг өнөө болтол олоогүй гэсэн сураг байдаг аж. Тайлбарлагчдын хэлснээр саяхан тусгай төхөөргийн тусалцаатаагаар хэн нэгэн нь нууц хаалга руу орох хэрмэн орцоолж илрүүлсэн байна. Ханыг нь нурааж ороход виски архины хоосон шилнүүд л байжээ. Гэвч энэ нь өнөөдрийн Чикаго бол аюулгүй хот гэсэн үг огтхонч биш юм. Чикаго хотын цагдаагийн газрын төрөвч Джон Бернс ярихтаа 1966-аас 67 онд би Вьетнамд алхаж байв. Гэртээ буцаж ирээд цагдаагийн газарт ажилд орлоо. Миний эргүүл хийх хэсэг хар арстнуудын хороолт байдаг байв. Энэ бол гигэн цагаан өдөрч унаад эрэхтэй хүртэл явхад маш аюултай газар. Одоо бол Чикаго хотын төвд эргүүл хийж байна гэсэн ч хотын ядуусын хорооллыг дайрч гэртээ харих болдог. Тиймээс хэсэг дээрээ дөрөв хувцас сольдог, ингэх нь аюулгүй байдаг. Бүртгэлтэй зэвсэг олж авахын тулд цагдаа нар руу байнга дайрдаг юм. Би гарбууга хөрмөн дотор хол нуудаг болохоор булааж авахд хэцүүлтэй. Чикагод ер нь жилдээ мянгаад хүн амьны хэрэг гардаг. Тиймээс 7-9 цагдааг алж хороосон хэрэг байдаг. Аз болоход энэ жилд харин 2 цагтаа амь өргөдсөн. Талигаачин гэрүүлд нэг удаа $100,000 хохирол төлдөг. Дараа нь тэр гэрүүлд цагдаагийн газар 20 жилийн турш тэтгэмж төлдөг юм. Эргүүлийн цагдаа жилд 44,000-ыг авна. Чикаго хотын 3 сая орчим суугчид 8,000 цагдаа ногддог. 20-од онд Чикаго гэмтэргийн үүр нийслэл байсан мэдээж хэрэг. Гэвч эдүгэ ёс суртахууны хэм хэмжээ Америк даяар унаж ямар ч хотод аюултай боллоо. Эрүүгийн хуулиуд бодлоонтай зөрчилтэй болохоор цагдаа нар гэмтэгтгээдүүдтэй өр нөлөөтэй тэмцэж чадахгүй байна. Худалдагдсан өмгөөлөгчд хэн дуртайгаа цагаатгадаг. Иймээс алуурчид хүртэл дөнгөж 7 жилийн л хорхиал авдаг. Хүнлэг ёсны амьдрал ямар ч үнцэнгүй байдаг залуучууд бол бугуун цаг нас ч болж хүний амийг хохироож чадна.
Ялангуяа Африкийн Америкчууд донд гэмтэтгээд олон байдаг. Цагдаагийн газрын ажилтнуудын үндэстний бүрэлдэхүүнийг Чикагод орсон суугчдын үндэстний бүрэлдэхүүнтэй нийцүүлэхийг цагдаагийнхан одоо эрмэлздэг болжээ. Энэ нь асуудлыг ямар нэгэн аргаар шийдвэрлэх болцоотой байж болно. Өнөөдрийн Чикагод хамгийн хүчирхэг маф бол Польшийнх юм. Энд Польш үндэстэн Варшавыг стоцвол дэлхийн аль ч хотынхоос олон Оросын маф байхгүй, сонсоочгүй. Гэхдээ нэг үндэстний цагаачд голдуу гэмтэгтээдийн бүлгүүдэд нэгдэж байгаа нь мэдээж гэж цохон тэмдэглэв. Америкчуудыг аймхай hulчаар гэж Оросууд үздэг. Дээрэмдэх аюул их болохоор биедээ 50-аас илүү доллар хизээш бүү авчив гэж Америк хүн болгон танд зөвлөнө. Хэрэв Чикаго хотын төвд шөнийн 2 цагт тань руу хүдэрч ирэх биетэй хар арстанд төгж ирээд мөнгө гуйвал тэрээр дээрэмчин биш, харин гуйлагчин шүү. Хэрэв та түүнд юу ч өгмөргүй байвал Америкийн нэгдсэн улсад тогтсон заншлаар өнөөдөр ч балийг догж хариулах хэрэгтэй. Чухам өнөөдөр өөрт чинь мөнгө хэрэгтэй байгааг нэгэнт хэлсэн болохоор таны толгой руу цогчих вэ гэж эмээлгүй цааш явж болно.